За сайн манайхаа. За өнөөдөр би та нарт амлсан ёсоор нөхцөлийн талаар зөвлөгөө өгөх болно. За та нар яг сайн анзаарах юм бол нөхцөлд яг ямар арьстай хүнд илүү их тохиолддог вэ гэхээр холимог, тослог арьстай хүмүүс тохиолддог. За миний хувьд болохоор би өөрөө холимог арьстай хүн яг энэ T-зон гэсгээр маш их тос ялгардаг. Тэгсэн ирнэ хацраараа хуурай. Тэгээ яг ийм арьсны асуудалтай хүмүүсд яадаг гэхээр хамрын хажуугаараа нөхцөлд үүсээд эсвэл тослог арьстай хүмүүс бол хацар хэсгээрээ одоо тэр нүкс үн илүү томорцсон байдаг. 15 наснаас хойш одоо яг хөгшрөлтийн үйл явц явагдаж байдаг учраас арьс маань өөрөө уян хатан чанараа алдаад нөхөн төлчих үйл явц нь илүү удаашраад эхэлдэг байна. Тийм учраас яг энэ үед арьс маш унжих, сулдрах, за өвчлөө үүсэх, за дээрэс нь нөхцөлтийн маань одоо тэр нүхний сүм маань илүү томорцсон байдаг байна. За тийм учраас бид нар нөхцөлтийг маш олон аргаар одоо багасгах одоо нөхцөлийн арай нэг тийм агшаах одоо боломжтой. Гэхдээ нэг зүйлийг сануулж илээ. Нөхцөлт бол яг бүрэн архин гэж байдаггүй. Маш удаан хугацааны дараа, маш сайн арчилгаа хийсний дараа л баг багаар ингэж агшнуу гэхээс ш бүрэн одоо арилахгүй. Яагаад гэхээр бидний бие тэг чигээрээ шар усны нүхтэй учраас тэр маань нөгөө сулраад нөхцөлн томрол байна гэсэн үг. Тэгэхээр бид нар баг багаар арчилгаа хийхээр аяанда тэр маань агшдаг байгаа. За ингээд сайн судлаад үзэхээр нөхцөлтөнд хамгийн үр дүнтэй орц найрлагууд болохоор лактик асид буюу AHA, салицилийн хүчил буюу BHA. За мөн дээрэс нь ретинол, ниасинамид идэвхтэй орц найрлагууд бол ордог. За эдгээр идэвхтэй орцуудыг хэрэглэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Анх удаа хэрэглэж үзэж байгаа бол хизээж одоо өндөр хувьтайгаас нь одоо концентрацтайгаас нь шууд хэрэглэж болохгүй, аль болох бага хувьтайгаас нь тэгээд 7 хоногт нэг удаа тэгээд яваандаа ингээд дасгасныхаа дараа 7 хоногт 2 3 гэд ингээд дасгаж хэрэглэдэг байгаа шүү. Тэгэхгүй шууд анх удаа эдгээр идэвхтэй орц найрлага хэрэглэхдээ өдөр болгомж гэдэг юм эсвэл нэг хоног өнжөөл эсвэл өдөр өглөө орой ингэж хүчтэй энэ олон татамжтай бол хэрэглэх бол тохиромжгүй байдаг. Яагаад вэ гэхээр арсыг маш их эмзэгшүүлээд арсанд нэлээд реакц үзүүлэх гэдэг. Тэгэхээр баг багаар дасгуул илүү тохиромжтой. За эдгээр химийн гуйжуулагч нарыг хэрэглэсний дараа араас нь заавал сайн одоо чигшил усан чигийг өгөхгүй бол арс маань одоо юу гэдэг ингээ байнга гуйжуулаад ахаар чи араасаа сайн чиг өгөхгүй байхаар арсны нөгөө баланс нь алдагдаад арс маш их хуурайж эхэлдэг байна. Тэгэхээр ер нь бол үнэхээр хэцүү болчихдог гэсэн үг. Тэгэхээр одоо гуйжууллаа, араас нь чигшүүллээ. Тэгэхээр арс маань илүү нөгөө баланстай явагдана. За ретинол болохоор бидний нөгөө эсийн тэр эргэлтийг сайжруулж өгснөөрөө бидрээс ялгарч байгаа тэр тос, за гадны тэр бактерийг бууруулснараа тэр нөхцөлтийн тэлэлтийг хязгаарлаж өгдөг байгаа. Гэхдээ эмзэг арстай хүнд бол нэг тийм зөвлөд байдаг байгаа шүү. За одоо бүгдээрээ нөхцөлтийг багасгах аргуудтай танилцъя. За нэгдүгээрт болохоор clay mask буюу шавар маскыг одоо арс арчилгаанда заавал хэрэглэж авах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр clay mask маань болохоор энэ арсны чинь нүкс өвөнд байгаа тэр доторх тэр бохирдлыг маш сайн гүндэн сайн цэвэрлж өгөөд тэгээ нөхцөлтийг багасгаад бас хар батхыг арилгаж өгөхөд бас нэн тустай байдаг байгаа. Бидний арснаас ялгарч байгаа тэр тосыг гоё хянж өгөөд одоо гаралтын найр илүү багасгаж өгөөд тэр бохирдлыг цэвэрлээд за мөн дээрэс нь бидний тэр арсны гадаргуу дээр байгаа үхсэн арсыг илүү гоё гуйжуулж өгдөг гэсэн. Баг багаар ингэж гуйжуулж өгдөг. Тэгэхээр clay mask-ыг болохоор 7 хоногт 2 юм уу эсвэл 3 удаа хэрэглэж болно. Байнга бол хэрэглэж болохгүй. Яагаад тэгэхээр байнга хэрэглэхээр арс илүү хуурайших гэдэг. За яг наад чиг яг холимог арстай хүмүүс болохоор яг энэ T-зон хэсгээрээ clay mask-а түрхээд яг энэ хацрын яг энэ хуурайшаад байдаг хэсгээр болохоор одоо илүү нөгөө чигшүүлэх түрхдэг маскыг бол түрхэж болно. Эсвэл тийм одоо маск байхгүй байхад зөвхөн T хэсгээрээ clay mask хэрэглэнэ гэсэн. Хэрвээ та тослог арстай бол хацар хэсгээр маш их нөхцөлтэй бол арсныхаа тэг чигээр нь төрчих болно. Гэхдээ яг энэ зохины энэ хэсгээрээ clay mask-ыг бол төрхдөггүй байгаа шүү. За гадуур зарагдж байгаа маш олон сонголттой clay mask-уд байдаг. За тэдгээр clay mask-ыг хэрэглэхдээ зааврын сайн уншаарай. Яг хэдэн минут нүрэндээ тавиад дараа нь угаах вэ гэдгээ сайн харах хэрэгтэй. Хэрвээ 10 минут гэсэн бол яг л 10 минутын дараа нүрээ угаая шүү. Тэгвэл одоо хугацааг хэтрүүлчих юм бол арсанд харин ч эсэргээрээ бүр сөрөг нөлөөтэй гэсэн үг. За clay mask хэрэглэсний дараа араас нь заавал чигшүүлэх бүтээгдэхүүн сайн хэрэглэж явах хэрэгтэй. Яг бол clay mask ч өөрөө арсыг баг зэргийн жоо хуурайшуулж байгаа, чигийг их алдагдуулж байгаа учраас араас нь тэр чигийг нөхөх үүднээс salpicum mask хэрэглэж болно. За essence, за тэгээд чигшүүлэгч тосоо заавал түрхээрээ. За хоёр дарга нь болохоор гараа маш их хүмүүс ингээд нүрэн их хүргээд идэг. За миний хувьд болохоор би зөвхөн нүрээ ингээд цэвэрлж явахдаа арс арчилгаа хийж явахдаа л гараа нүрэндээ өргөдөг. Тэгвэл гараа хүрэхээс өмнө
маш сайн угаачдаг байгаа. Тэгэхгүй хүмүүс чинь ингээл шанаагаа тулаад эсвэл гарсан батгаа шахаж оролдоод тэг хөсөө ингээ гараараа их ингээл арчиж марчаал ингээл ер нь ингээл гараагаа л хүрээд хүмүүсэд нь штэ. Ерөөсө тэгж болохгүй. Яагаад тэгэхээр гаранд нүл бактери байгаа. За хоёрт болохоор нүгчлэлт юунаас олж үүснэхээр хэд халуун байхас. Яг энэ агарын температурт ялангуяа тийм халуун газар амьдрах. За тэгээд эсвэл бөхчм өрөөнд удаан суух ч гэдэг юм уу те. Яагаад тэгэхээр яг тэр үед чинь нөхцөлт маань ингээд тэлэлт болж үүсдэг байхгүй. Тэлэлт ингээд томорч чинь гэсэн үг шүү дээ нөхцөлт маань. Тэгэхээр тэхгүүн тул бид нар аль болох мөсөөр хаяад нэг нөхцөлтөө ингээд арчиж одоо ингээд мөсөөр арчиж болно. Эсвэл одоо гараа ингээд нүүрэндээ хөрөхгүйгээр мийс ташгилж болно. Тэр чинь болохоор арсанд илүү гоё сэрүүн мэдрэмж өгч юм гэсэн үг шүү дээ. За тэгээ нүрээ ингээд бүлээн усаараа угаачаад араас нь хүт усаар жоох ингээд шавшиж болно. Гэх мэтлэн ингээд арсандаа аль болох тийм сэрүүн мэдрэмж өгөх хэрэгтэй. Тэгвэл хитрхи ингээд гараараа хүрээл ингээд халуун ягаал ингээд ах юм бол арсны чинь нүкс улам л томроод байна гэсэн үг. За 3-т болохоор нарны тосыг заавал түрхэх. 365 хоногийн 365 хоногт нь түрхнэ. Гадаа нартай, наргүй байсан ч гэсэн, бороотой байсан ч гэсэн заавал нарны тосыг түрхнэ. Тэгэхгүй нөгөө нарны хит ягаан туяа бидний арсанд ингээд нөлөөлөөд тэр маань одоо тэр арсны коллаген, эластинийг илүү гинтэйгээд тэгээд арсны чинь тэр баланс нь алдагдаад үрчлээ үүснэ, батга гарна. За тэгээд нөхцөлт үүсдэг байна. Тийм учраас бид нар аль болох нарны тосыг байнга хэрэглэж авах хэрэгтэй. Өглөө босоод өглөөнийхөө арс арчилгаанд хичнээн бид нар одоо бидний хэрэглэдэг тэр нүүрний будганд одоо гэдэг кремд SPF 50-тай нарны хамгаалалттай гэж байдаг л та. Тэгвэл доор нь суурьнд нь цаавал зориултын нарны тосыг давхар ингээ хэрэглэжүүл арсыг чинь илүү сайн хамгаалж өгөөд тэгээд гадны тэр хүчин зүйлээс арсыг чинь маш сайн хамгаалж өгнө гэсэн. Тэгэхээр бид нар нарны тосыг марталгүй хэрэглэе шүү. За 4-т болохоор мейкап. За яагаад мейкап гэж байгаа вэ гэхээр энэ бол бүр нөхцөлд үүсгэхэд бүр хамгийн их нөлөөлдөг зүйлтэй. Яагаад гэхээр бид нар чинь охид үсгүүчүүд ингээ нүрээ маш зузаан бодно, хүнд бодно. Тэгэхээр чинь арсны нүкс маань өөрөө амьсгалж өгөхгүй. За дээрээс нөгөө бид нар ингээ нүрээ ингээ дутуу цэвэрлэхээр яг нэг арсны чинь тэр ингээ нүкс хүнд одоо будганы үлдэгдэл ороод нүкс хүнд ба ингээд хуримтлагдчихдаг гэсэн. Тэгэхээр бохирдол байгаад байна гэсэн. Тэгэхээр бид нар хэрэг ингээд зузаан бодсон бол араас нь маш сайн цэвэрлэгээ хийхгүй бол нүрний будаг тодорхой хэмжээнд үлднэ гэсэн. Тэгэхээр одоо тэр хуримтлагдсан бохирдол маань яадаг вэхээр нөгөө л нөхцөл маань дахиад томроод байна гэсэн. Тэгэхээр бид нар хэрэг та нүрээ одоо хүнд буддаг бол араас нь заавал сайн бүр давхар цэвэрлэгээ одоо double cleansing гэж ярьдаг те бид нар тосон цэвэрлэгчээр одоо нүрийнхээ будыг задлаад араас нь нүрийн шингэн савн хэрэглээд дараа нь одоо 3 дахь одоо цэвэрлэгээний шат болох төнөрийг хэрэглэж авах хэрэгтэй. Тэгжээж давхар цэвэрлэгээ хийж арсныхаа тэр бохирлыг бид нар сайн цэвэрлж гинэ л гэсэн. За тэгээ нүрээ будахтаа мэдээж бид нар ингээд суур тосоо түрхээд тэгээд араас нь нарныхаа тосыг түрхээд за дээрээс нь хамгийн сүүлд primer эсвэл base хэрэглэж байна. Гэхдээ миний хувьд бол primer нь бол илүү үр дүнтэй. Тэгээд primer хэрэглээ араас нь кремээр түрхэж болно. Тэгжээж бид нар нөгөө кремний тэр хор бохирдлоос арсын хамгаалах үүднээс primer маань одоо үйлчлэгээ явагдаад арсын маань илүү хамгаалж өгч байгаа гэсэн. Тэгэхгүй primer ерөөсөө хэрэглэхгүй байх юм бол бидний тэр ерөөсөө арсны чинь нүкс өврүүл ерөөсөө тэр одоо крем пудр чи ороод байна л гэсэн. Тэгэхээр бид нар илүү нэг хамгаалт үүсгэх үүднээс primer-ыг заавал хэрэглэх хэрэгтэй. За 5-т болохоор арсандаа чийгшил өгөх. За яагаад би энэ шатыг оруулсан бэ гэхээр хүмүүс болохоор ингээд холимог торчлог арстай хүмүүс би тослог арстай учраас нэг тос төрхөх дурггүй салфетик маск хэрэглэхээр улам тослогдоод идэв гэж андуураад идэг. Энэ бол үнэхээр буруу ойлголт шүү. Яагаад тослогдож байгаа вэ гэхээр бидний энэ арсны чинь ингээд давхаргууд байгаа шүү дээ. Хамгийн одоо өнгөн давхаргыг болохоор эпидермис гэж хэлдэг. За ус дутагтахаар арс нөхцөлд үүсдэг. Яагаад вэ гэхээр бидний энэ арсны чинь өнгөн давхаргт маш их хуурай, бүр маш их хуурайшилтай бүр ингээд ард заасан байлаа гэж бодоход тэнгууд өөр арс маань маш ухаантай учраас өөрөөсөө маш их тосыг ялгаруулад тэгээд арсыг илүү нөгөө хуурайшилтаас хамгаалж өгдөг. Тэнгүүд бид нар болохоор тос төрөхгүй байна. Одоо юм гэдэг арсандаа ингэ чигшил өгөхгүй байх юм бол тос чинь улам л ялгараад байна гэсэн. Тэгэхээр бид нар яг өөдөөс нь юу гэдэг одоо яг ингэ сөргүүлээд чигшлээ сайн өгöd хамаал тэр тос ялгаралт нь арай багасж эхэлдэг гэсэн. За арсандаа чигшил өгөхөд бол дотроосоо бид нар бас чигшил өгж явах хэрэгтэй. Өдөрт усыг бүр үнэхээр сайн ууж явах хэрэгтэй. Гэхдээ усыг уухдаа ингээд том томоор нь балгаж уухгүй. Тэгэхээр бөөрөнд ачаал өгдөг учраас аль болох баг багаар ингээд
амдаа ингээ шимжинг уул илүү үр дүнтэй байдаг ба. За хүнсний ногоо болон жимснүүд дундаас хамгийн их тийм ус агуулсан, арсанд илүү тижээл өгөх хүнсний ногоо жимс нь болохоор юу байдаг вэ гэхээр тарвас байна. За амтад чинжүү байна. За өргөс тэмэх. За тэгээ навчит ногоон байцаанууд бол арсанд бол маш сайн чийшлэг өгдөг байгаа. За тэгээ бид нар болохоор өдөр тутамдаа махан хоол иддэг тийм үү? Тэнгүүд хоолндоо бидний байнгын хэрэглэдэг одоо төмөс, луу, манжин гэдэг бидний байнгын энийг дандаа хэрэглэдэг. Гэтэл хажуугаар нь бид нар махан хоол идэхдээ навчит ногоон салаад эсвэл одоо ядаж за навчит ногоон салаадаа хийхгүй маа гэхэд ядаж нэг помидорч гэдэг юм, нэг өгөрцөж гэдэг юм уу. Гэх мэт ингээд ногооныхоо хэрэглээг махтагаа илүү гоё хослуулаад хэрэглүүл илүү үр дүнтэй. За дараагийн 6 дахь арга болохоор аль болох тамхинаас татгалзах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр тамхинд агуулгадах никотин нь болохоор бидний энэ арсны доор байгаа тэр хялгсан жижигхэн судаснуудыг агшаагаад тэгээд цусны эргэлтийг алдагдуулдаг байгаа. Тэгээд хүмүүс надаас их асуудаг л та. За яг энэ хамрын хажуугаар нэг жижигхэн нөхцөлдөг бол яг бид нар ингээд баг багаар агшаачих болдог. Гэтэл яг энэ хацрын хэсгээр ялангуяа энэ тамхи татдаг хүмүүс чинь хацрын хэсгээр маш их тийм ухцсан юм шиг нөхцөл үүссэн байдаг шүү дээ. Тэр бол яг бүрэн арилахгүй. Тэгтээ яг бага арай нэг хэмжээг нь багасгана л гэсэн ш. Яг тийм ухцсан юм шиг нөхцөлд бол яг арилдаггүй байгаа шүү. За цусны эргэлт буурна гэдэг нь болохоор бидний арс маань өөрөө яг нөгөө хангалттай яг авч чадах тэр амин дэмийг авч чадахгүй байгаа учраас ерөөдөө энэ тамхинаас аль болох татгалзуу зүгээр. Та нарыг анзаарах юм бол яг ингээд олон жил тамхи татсан хүмүүсийг харахаар дандаа энэ хацар хэсгээр бүр том нөхцөлд үүссэн байдаг. Тэгэхээр энэ маань яг энэ амин дэмтэй холбоотой байдаг байх нэ. За хэрвээ та тамхи татдаггүй байлаа гэж бодоход тамхитай орчинд удаан байх юм бол арсан дээр тэр гормон ингээд наалдаад явандаа тэр чин цус руугаа ороод тэгээд арсанд маш сөрөг нөлөө үзүүлдэг байна. За одоо би та нартай маш гоё арга зааж өгье. Ялангуяа батг гардаг нөхцөлтэй хар батгтай хүмүүс илүү ойрхон суугаарай. За яагаад вэ гэхээр 2 жилийн өмнө YouTube суваг дээр нэгэн YouTuber бүсгүй нэгэн бичлэгийг оруулсан байдаг. Тэгээд тэр бичлэг нь бүр ингээд дэлхийд даяараа бүр маш алдартай болсон. За тэр нь юу гэхээр 60 секундын зарчим гэдэг одоо арс арчилгааны арга байдаг. 60 секунд буюу 1 минутын турш нүрээ хөөсрүүлж угаана гэсэн. За яагаад вэ гэхээр бид нар чинь ингээл өдөр тутамдаа ингээд хальт ингээл нүрээ угаачдаг тийм үү? Тэнгүүд яг 1 минут бүр яг утсан дээр сэрүүлэг тавьж агаад яг ингээд угаахаар тэр нөгөө арсны бохирлыг бүр сайн цэвэрлж өгөөд тэгээ нөхцөлийг багасгах юм байна. Илүү дэлгэнгүй мэдээлэл авахыг хүсвэл би яг энэ дээр тэрхүү эмхтэн одоо оруулсан бичлэгийг тавьчих. Тэгээ та нар маань яг өөрсдөө YouTube дээр ингээ хайж агаад тэр бичлэгийг олж үзээд тэгээ илүү дэлгэнгүй мэдээллийг аваарай. За арс арчилгаан дээр бид нар нүксөвөө бөглөхөөргүй аль болох тийм oil free, fragrance free, alcohol free те янз бүрийн тийм хүчтэй хүнд бүтээгдэхүүн хэрэглэхээс илүү хөнгөн бүтцтэй oil free. За дээрэс нь одоо үгтэй нүксөвийг бөглөөд байхааргүй түрхэнгүүд гой чингээд өгчдөг тийм усан суурьтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүл илүү үр дүнтэй байдаг. Тэгвэл хитрхи тосон, хитрхи зузаан бүтээгдэхүүн хэрэглэчингүүд унтаад өглөө босоод өргөд шинэ батг гарцсан байдаг. Эсвэл нөхцөл нь амьсгалаа болоод томорцсон байдаг байхгүй. Тийм учраас яг энэ гол санаа бүтээгдэхүүн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За миний хувьд болохоор маш олон жил хэрэглэж байгаа алоэ гел гэх бүтээгдэхүүн яг ингээд чигшүүлэгч тос түрхснийхаа дараа хамгийн сүүлд чигшүүлэгч тосоо ингээд шингээснийхаа дараа түрхдэг байгаа. Тэгээ энэ маань болохоор ямар ч юм хөнгө байхгүй, өнөр байхгүй, тэгээ ямар ч тийм тосон биш яг юм гэлэн учраас түрхлээ. Тэгээд баг хэдэн секундын дараа энэ маань арсанд ингээд шингээд алга болчдөг. Арсанд шууд ингээд нэвчээж шингээд өчдөг гэсэн. Тэгээд яг энэ алоэ гелийг яг түрхсний дараа ингээд дараа нь өшөө би чинь юм түрхлүү яалаа гэдээ баг тэгж баг бодохоор ямар ч тийм хүнд мэдрэмж байхгүй маш гоё юм хөнгөн. Тэгээ ямар ч юм өнөр байхгүй. Тэгээ ийм алоэ гел байгаа. Нэрээ саннаас 2 жилийн өмнө байна уу да над руу нэг ихч уцаар залгаад өөрөө гадаадд байд юм шүү. Тэнгүүтээ миний дугаарыг олж аваа. Тэгээд манай яг энэ алоэ гелийг яг хэрэглээд 1 сар болсон чинь яг тэр хамрынх нь яг хажууд нь байсан тэр нөхцөлт нь бүр эрс бүр багасаад үр дүн өгж ийн гэд над руу бүр айгүй бүр хайпи залгаад тэгээд тэрэгч болохоор яг миний одоо алоэ гел дуусах гээд байна. Тэгээд би өөрөө Монголд байхгүй байгаа учраас би Монголд байгаа ээж дүү хоёроо гэсэн баха. Ээж дүү хоёроо явуулчих. Тэгээд чи дараа сарын одоо 2 3 дахь сарын алоэ гелийн маань өөрөө явуулчаарай гэж тэгж холбоо барьжсэн. Энэ болохоор яг бодит зүйл байхгүй яг болж исэн. Тэгээ би энэ алоэ гел яг нөхцөлтөнд үр дүнтэй юм байна да гэж яг тухайн үед бол
яг тэр ихчийн жишээн дээрээс бол би харж байсан. За өнөөдрийн бичлэгтээ хамт байсан бүгдэнд нь маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ та subscribe гэсэн товчийг дараагвал заавал subscribe гэсэн товчийг дараарай. За ингээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяртай.